За бүгдээрэнд нь сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За CMM-ийн зохион байгуулдаг Earnings Call-ийн 2025 оны 1-р улирлын зурвал вебинарууд маань эхлэхэд бэлэн болоод байна. За 2025 оны 1-р улирлынхаа тайлан танилцуулгаар Голланд банк хувьцаа компани санхүү удирдлагын газрын захирал мөхтэй хөндлөсөн ирээд байна. За тэгээд өнөөдрийн вебинар маань болонгод ерөнхийдөө Facebook-ээр болон Zoom-ээр мэргэжлийн шинжээчнэрийн дунд онлайнаар зохион байгуулагдаад явж байгаа. За шинжээчнэр маань болонгод ерөнхийдөө өмнө Earnings Call дээр орж байгаагүй шинжээж байх юм бол ерөнхий бүтцийг би тайлбарлаад өгье. За эхний ээлжинд болонгод мөхтэй захирал 2025 оны 1-р улирлын үйл ажиллагааныга тайлбарыг танилцуулна. За тэрний дараагаар болонгод шинжээчнэр маань асуулт асуух боломжтой байгаа. За та бүхэн маань болонгод танилцуулгын үеэр болон танилцуулгын дараа Q&A хэсэг гэж байгаа. Тэн дээр дараад асуултуудаа харуулах боломжтой. За мөн raise hand хийгээд шууд мөхтэй захирлаас ерөнхийдөө өөрийнхөө сонирхсан компани үйл ажиллагаатай холбоотой асуултыг асуух бүрэн боломжтой шүү. За мөн Facebook-аар үзэж байгаа бас үзэгчнэр маань болонгууд онлайнаар коммент хэсгээр нь асуултууд асуух боломжтой. За бид цаг гарах юм бол боломжтой асуултуудыг аваад явна. За тэгээд 2025 оны 1-р улирлын үйл ажиллагааны тайлан танилцуулна гэж мөхтэй захирлыг таныг урьж байна. Сайн байцгаана уу? Өдрийн мэндийг хүргэе бүхэндээ. Ингээд 2025 оны 1-р улирлын санхүү үйл ажиллагааны тайлан та бүхэнд бол ингээд танилцуулъя. За share хийчихье. Банкны үйл ажиллагаа санхүүгийн тайлангаа танилцуулахын өмнө 1-р улиралд эдийн засгийн нөхцөл байдал ямар байваа гэдгийг та бүхэнтэйгээ бас товчхон ярилцъя гэж бодсон. За макро эдийн засгийн төлөв байдал 2024 онтой харьцуулах юм бол эхний 3 сард нэлээд хэлбэлцэл өндөртэй докторгүй ийм нөхцөл байдалтай бол байна. За тухайлх юм бол төгрөгийн албан ханш оны эхнээс 3 сард бол 70 төгрөгөөр суларсан. За тэгээд 4-р сард дахин 80 төгрөгөөр сулраад нийтдээ 4.4%-аар бол уураад байгаа. За энэ нь болохоор зэрэг ам долларын ханшийн энэ бол өсөлт нь төлбөрийн тэнцлийн нэгдүгээр тал алдагдaltaй холбоотой байна. За нүүрсний үнийн бууралт, мөн зах зээл дээр оролцогчдын хүлээлт бол нэлээд энэ ханшинд бол бас нөлөөлж байна гэж бол үзэж байгаа. За тэгээ улирлын нөлөөлөл зэрэг хүчин зүйлүүд бол нэлээд холбоотой байна гэж бол харж байгаа. За тэгээ улирлын нөлөөллийн хувьд бол манай улсын хувьд өвлийн улиралд гадаад валютын гарах урсгал нэлээд явагддаг. За тэгээ гадагшаа сургуульд явах, за тэгээ эмчилгээ, аялалд явах, зуучлалын эрчимждэг ийм улирал байдаг. За тэгээд ингэснээр оны эхний 3 сард бол мөнгөний урсгал дансны алдагдлаа шалтгаалсан төлбөрийн тэнцэл бол алдагдaltaй гарч ханшийн дарамтнаа ханшийн бол дарамтыг нэмэгдүүлж байна гэж бол үзэж байгаа. За тэгээд экспортын хувьд нүүрсний экспортын орлого бол эхний улиралд өмнөх оны мөн үеэсээ 40%-аар бол бууралтай байсан. За харин засгийн экспортын орлого эсрэгээрээ 44% бол өсөлттэй байсан. Ингээд Монголын экспортын орлогын бол 45%-ийг нь бол нүүрс, 35%-ийг нь бол засгийн орлого бол бүрдүүлж идэг. За тэгээд импортын өсөлт бол оны сүүл 26%-тай байсан. Энэ 26.2%-тай тийм байсан. Тэгээд засгийн газраас хэрэгжүүлж байгаас импортыг багасгах юм арга хэмжээнүүдийн үр дүнд өсөлтийн хурд найрцангуй саарч оны эхний улиралд бол 5.5%-тай бол гарсан байгаа. За 3 дугаар сарын байдлаар гэхэд бол нэлээд өндөр эрчимжилттэй байсан энэ автомашины импортын тоо хэмжээ өмнөх саруудаас бол 2 дахин буурсан. За энэ нь бол импортын зардлын дарамтыг бол буруулсан гэж бол үзэж байгаа. За валютын нөөцийн хувьд бол он гарснаас хойш бол 5 тэрбум ам долларт бол нэлээд валютын нөөц хадгалагдсан. За эх саруудад бол ер нь 5.2 тэрбум ам долларт байх болоо гэсэн хүлээлттэй бол байгаа. За яагаад гэвэл экспорт импортын зөрүүгээр урсгал дансны алдагдал бол нэмэгдэж байгаа ч гэсэн гадаадын зах зээл дээр сүүлийн сарууд бол гаргасан бондуудын нөлөөллөөр бол санхүүгийн дансаар валютын орох урсгал бол ихээр нэмэгдэж байгаа. Мэдж байгаа. За мөн бол Монгол банк сүүлийн үед бол ханшийн доктортой байдлыг хангах зорилгоор дуудлага худалдаагаар банкудад өгөх валютын хэмжээг нэмэгдүүлэх юм арга хэмжээг бол авч байгаа. За үүний нөлөөгөөр бол сүүлийн саруудад ханш докторж явах
За энэ өдөр зөрөгтэй байх болов гэсэн хэлэгдэх байхаа гэсэн хэлэлттэй байна. За харин инфляцийн хувьд бол 3 сард 9.1% бол гарсан. За өмнөх сард 9.6% гарч ирсэнтэй харьцуулан бол хэцүүгээр буурсан. За Монгол банкнаас бол 3 дугаар сард бодлогын хүүг бас 2%-аар бол нэмэгдүүлж 12% бол хүрсэн байгаа. За тэгээ үүнээс бол гадна хэрэглээний шалтгаалсан зээлийн төсөлтийг бол хязгаарлах зорилгоор хатуу мөнгөний бодлогыг олон зарлаад байгаа. За энэ арга хэмжээнүүд нь бол нэлээд авч бидний энд бол нэлээд харагдаж эхэлсэн тийм. За тэгээд хэрэглээний зээлийн хувьд бол үр орлогын харьцааг дэд хязгаарыг 50% бол хүргэлээ. За тэтгэврийн зээлийн хязгаарлалтын бодлогуудыг бол явууллаа. За тэгээд бас санхүүгийн байгууллагууд зээл олохгүй байх мэтчлийн шийдвэрүүд өчтөрхөн гараад биднэрт бол ирлээ гэх мэтчлэн. Ингээд бол хэмжээнүүд бол хатуу бодлогын арга хэмжээнд хэрэгжиж байна. За Монгол банкнаас мэдэгдэж байгаагаар бол эх саруудад тарифаар шалтгаалсан олон улсын зах зээлд бол үүсэж байгаа энэ докторгүй нөхцөл байдал олон улсад барааны үнийг бол өсгөх нэ. За энэ импортын барааны үнийн өсөлтөөр дамжаад бол Монгол улсад инфляц дарамт учруулах бол эрсдэлтэй байгаа гэж бол мэдэгдэж байгаа. За иймээс л бол хатуу бодлогын арга хэмжээнд бол үргэлжлэхээр ингэ байна. За ерөнхийдөө бол макро эдийн засгийн ирээдүйн төлөвийг бол дүгнэх юм бол за тарифын бодлогоор шалтгаалж 2024 онтой харьцуулах юм бол эдийн засгийн нэлээд харьцангуй бууралттай байхын төлөвтэй байгаа. За засгийн экспортын орлого оюутлахын далд уурхай ашиглалтанд ороод засгийн концентрац нэмэгдэлтэй холбоотойгоор бол засгийн экспортын орлого бол харьцангуй өсөж байгаа. За мөн сангийн яамнаас бол нүүрсний үн буурсан ч гэсэн нүүрсний үн 81 доллар болж буурсан байгаа. За энэ нүүрсний үн буурсан ч гэсэн бид хэмжээгээр нэмэгдүүлэх замаар экспортын орлогоо бол хүлээлтэнд нь хүрэх боломжтой юм а гэж бол дэгдээд байгаа. За тэгээ өөрчлөлттэй юм арга хэмжээнүүдийг бол авч байгаа гэсэн юм бол эрг нөлөөллүүд бол үзүүлж байна гэж үзэж байгаа. За үүнээс гадна бол өмнөх онтой харьцуулах юм бол бүтээн аж ахуйн нэлээд сэргэх ийм боломжтой ийм байдал бол ажиглагдж байгаа. За бас мега төслүүд бол нэлээд хэрэгжих юм шиндаа эхлээд зарим нь бол хэрэгжээд ингээ ирж байгаа. За энэс бол гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бол өсөх юм бас валютын нөөцийг нэмэгдүүлэх юм эрг нөлөөтэй байх нэ гэсэн юм үр дүнтэй байх болов гэсэн юм хүлээлттэй байгаа. За тэгэхээр зөвлөл эх саруудад ер нь бол бизнесийн цикл бичимжих юм бол циклүүд явагдана. За тэгээд импортын бууралт бол бас байх бах. Гэхдээ экспортын орлого бол нүүрсний бит хэмжээний тогтворчлолтоос хамаарат бол экспортын орлого бол тогтворч болов. За гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх болов гэсэн юм бол эрхтэй байна гэж бол бид үзэж байгаа. За дараагийн хэсэгт болохоор бид банкныхаа онцлог үйл явдлыг бол харуулсан байгаа. За 2025 оны 3 сарын 6-нд бол банкны 30 жилийн бол тохиолсон. Тэгээд энэ 30 жилийн бол бид харилцагч нартайгаа, хөрөнгө оруулагч нартайгаа бол бас ингээд 2025 онд бол ингээд өөрчлөлт тэмдэглэж бас ингээд арга хэмжээнд явагдана. За 2024 оны бол 11 сард Moody's үнэлгээний агентлаг банкны зээлч зэрэглэлийн үнэлгээг бол B2 болгож өсгсөн байгаа. За тэгээ 2025 оны 3 сарын 11-нд олон улсын үнэлгээний Fitch агентлаг банкны зээлч зэрэглэлийн үнэлгээг бас B нэмэх доктортой гэж бол үнэлсэн. За тэгэхээр энэ нь болохоор зэрэг бидний банкны бол ашиг өссөн, зээлийн багцын чанар сайжирсан, зээлийн багцыг илүү төрөлжүүлсэн байна гэсэн энэ хүчин зүйлсүүдийг бол үнэлээд бидний бол үнэлгээг ингэж бол тогтоосон. За ингэснээр бол манай банк, Fitch, Moody's, S&P Global гэсэн энэ 3 агентлагаар үнэлгээгээ хэлгэсэн банк болсон байгаа. За бидний бол 2025 онд доктортой усны менежментийг дэмжих ажлын хүрээнд бол гаднаас их усүр татаж жижиг дунд бизнес эрхлэгч нарт бол 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бол хийсэн байгаа. За энэ үйл ажиллагааг бол үнэлээд мөн цаашдын усны энэ илчлүүлэгчээр ажиллаж энэ санхүүжилтийг үргэлжлүүлэх юм бол бас бид нар үргэлжлүүлсэн усны элчээр бол тэмдэглэсэн байгаа. За тэгээ банкны зүгээс бол харилцагчдаа доктортой ус ашиглалт, ус хэмнэлтийг сайжруулахын сургалт зөвлөгөөнүүдийг бол байнга хүргэж ажилладаг. За тэгээд энэ санхүүжилт бүлүү гэдэг энэ нөхцөлтэй энэ санхүүжилтийг бол бид нар харилцагчдаа олгоод явна. За голланд банк бас
Сингапур улсын СЭС нь хөрөнгө оруулалтын байгууллагаас бол урт хугацаат ногоон зэлийн санхүүжилтийг 2 дахь удаага амжилттай татсан байгаа. За ингээд энэ нь бол ногоон зэлийн санхүүжилтийн усүрийг байгаль орчин дээлтэй төслүүдэд бол банк бол санхүүжүүлнэ. За тэгээд энэс гадна бол Монгол улсын ногоон таксономийн дагуу сэргийлдэг эрчим хүч, ногоон барилга зэрэг энэ бол төслүүдэд бас зээлийг бол төслийн зээлүүдийг бол as well. зорилготой байгаа. За тэгээд голлон банкны санхүүжилтийн энэ зээлийн маань дүүн 30 онд гэхэд бол By 2030, our finance of green loans will be 10%. As of Q1 of this year, this number is 4.2%. Бид иргэдэд бол банк санхүүгийн үйлчилгээг бүтээмжтэй байлгах энэ зорилгоор бас уган өөрчлөлтүүдийг бол хийсэн. За болох юм бол соёлж бол худалдааны төв дээр бол салбараа бол нэхэр ажиллаж байгаа. За мөн зүүн хараа тооцооны төвийг бол үйл ажиллагааг нэг сард бол бид нээж бол эхлүүлсэн байгаа. За мөн бол банк бол нүүрс төрөгчийн нэгтлэн бодог бүтээгдэхүүн бол санхүүгийн түншлэл пикап байгууллагт бол гишүүнээр 2023 оны 2 сард бол хэлсэн байдаг. За тэгээ энэ аргачлалын дагуу бид нар бол нийт зээлийн багцын бүлэмжийн ялгаруулалтаа бол ингээд тооцоод нийт бол мэдээлэлээр ингээд тайлангаа гаргаа явдаг байгаа. За 2024 оны бүлэмжийн ялгаруулалтыг бол 1.8 сая тонн гэж бол тооцоолсон юм байна. За үүнээс гадна бол бид нар салбаруудынхаа эрчим хүч дулаанаас бол ялгарч байгаа бүлэмжийн хийг бол бас тийм тооцоолж бол хэлсэн. За мөн бол хог хаягдлаас үүдэлтэй болон бензин түш зэрэгээс бол ялгарч байгаа хүлэмжийн хийнийг ингээд мэдээлэлс бууруулах юм бол арга хэмжээг банкны хувьд зүгээс бол аваад явж байгаа. За дараагийн арга хэмжээ бид бол энэ алтны форумыг бол зохион байгуулсан. Энэ нь бол 6 дахь жилдээ банк бол зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээний үеэр бол алт олборлогч, топ аж ахуйн нэгж компаниуд, уул уурхай машины механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ийм үйлдвэрлэгч, нийлүүлэгч 300 орчим ийм байгууллагын төлөөлөл одоо энэ арга хэмжээнд оролцсон. За ингээд уул уурхайн салбар тэр тундаа алтны зах зээлийн орчинд бол гарсан өөрчлөлт түнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг бол хийлцэж ирээдүйн төлөв байдал дээр бол бид санал бодлоо солилцсон байгаа. За энэ алтны арга хэмжээний үеэр бол манай банкны нэг уламжлал болгож зохион байгуулж байгаа нэг зүйл бол дуудлага худалдааны үеэр энэ арга хэмжээний үеэр бол дуудлага худалдаа зохион байгуулж түүнээс олсон орлогоо бол хүүхдийн төлөв төслүүдэд бол хандуулдаг юм ажиллагаа явуулдаг. За энэ удаагийн форумын үеэр бол бид нар бас ийм 30 жилийнхаа ойд зориулж ийм медальон бол гаргасан. За үүнийг бол 90 сая төгрөгөөр борлуулж зүрх мартахгүй төсөлд бол хандуулахаар болсон ийм бол хэмжээнүүд хийгдсэн байгаа. За үүнээс гадна банк бол эрсдлийн удирдлагын тогтолцоогоо улам бэхжүүлэх энэ зорилгоор эрсдэл хариуцсан захирлыг бол томилсон. За тэгэхээр нэг хогдсарч эрсдэл хариуцсан захирлыг бол томилсон байгаа. За ингээд отгон захирал маань эрсдлийн удирдлагын газрын захирал голлон банкнд 24 жил бол 19 жил ажиллаж байгаа. Банк санхүүгийн салбарт бол 24 жил ажиллаж байгаа ийм захирал маань эрсдэл хариуцсан захирлаар бол нэмэгдсэн байгаа. За дараагийн хэсэг дээр бол бид нар хөрөнгө оруулагчдын харилцааг бичлүүлэхтэй холбоотой ямар ажил хийсэн бэ гэдэг талаар бас товчхон мэдээллийг бол хүргэе. За тэгээд хөрөнгө оруулагчтай болоод бусад хөрөнгөний зах зээлд оролцож талуудтай үр дүнтэй ийм харилцааг бий болгож тэднэрт бол мэдээллийн бүтээмж ажиллаж байгаа. За тэгээ бид нар 2024 онд бол хөрөнгө оруулагчтай харилцах нэгжийг бол үүсгэж байгуулад Investor Relations гэсэн чиг бүргийг стратегийн үндсэн зорилтуудынхаа нэг болгоод бол ажиллаж байгаа. За тэгээ энэ ажлынхаа хүрээнд бол улирал бүр үйл ажиллагаа болоод санхүүгийн үр дүнгээ танилцуулах ийм earnings call-ыг хийх ийм хөрөнгө оруулагчтай уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар бол байгуулж байгаа. Энэ маань бол ер нь ингээд тогтмолж байна. За 3 дугаар сард бид бол нийт 6 удаагийн стратегийн хөрөнгө оруулагч болоод жижиг хөрөнгө оруулагч нартай эзэмшигчнэртэй төлөөлөлтөй ингээд уулзсан энэ уулзалтыг бол зохион байгуулсан. За мөн хувьцааны шинжээчдэд мэдээлэл хүргэх зорилгоор аналисттэй
арга хэмжээг бол бас 2 сар зохион байгуулсан байгаа. За мөн дотооддоо IR workshop-ыг бол удирдлагын түвшинд бүгд бол энэ талаараа мэдээлэлтэй болж мэдээллүүдийг бол хэн зохион байгуулах вэ гэдэг тал дээр бас бид нар ажиллаж байгаа. За мөн үүнээс гадна бол банкны голлох санхүүгийн үр дүн удирдлагын багийн зүгээс тайлбарлсан end-to-end гэдэг бол тайлан бол бас гаргасан. За тэгээд SEO letter гэдэг ингээд нэлээд байж болох бүхий л ийм чиглэлээр мэдээллүүдийг хөрөнгө оруулагч нарт бол ингээд хүргээд ажиллаж байгаа. За тэгээд цаашд бол олон нийтэд болоо хөрөнгө оруулагч нартаа хүрэх мэдээллийг ил тод байлгахаар энэ батлагдсан investor relations календарийн дагуу батар бид нар үйл ажиллагаагаа зохион байгуулж мэдээлэлд бол ингээд явнаа. За дараагийн хэсэгтэр бид олон улс дахь байр суурь хэрхэн өргөжүүлвэ гэдэг үйл ажиллагааны талаар бол мэдээллээ. За эхний 3 сарын байдлаар бол банк гадны банкудтай худалдааны санхүүжилтийн хүрээнд бол хамтын ажиллагаагаа өргөжүүлээд нийт бол 48 сая ам долларын худалдааны санхүүжилтийг хэвтийн банкудаас бол батлуулаад байгаа. За энэ бол худалдааны санхүүжилтийн хүрээнд банкны харилцагч нарт импортын зээл, аккредитив, тэгээ баталгааг бол илүү хямд нөхцлөөр авах ийм боломжийг бол бүрдүүлсэн ийм үйл ажиллагаа болсон байгаа. За одоогоор банк бол нэгдсэн аккредитив гадаад баталгааныхаа дүнгээр зах зээлийн 69%-ийг бол эзэлж байгаа. За тэгээ олон улсын төлбөр тооцооны нийт зах зээлийн 35 орчим хувийг бол банк бүсдэж байгаа ийм бол байр суурьтай байна. За мөн оны эцэст гаргасан 40 сая ам долларын ногоон бонд, 10 сая ам долларын нийгмийн бондуудыг бид 2025 оны 1 сард бол Люксембургийн хөрөнгийн бирждээр бол амжилттай бүртгүүлсэн байгаа. За энэ маань бол олон улсын шаардлагыг хангасан ашиг тийм бол бичиж бүртгүүлнэ гэдэг маань нэлээд нэр хүндийн юм асуудал ирсэн байгаа. За дараагийн слайдн дээр бид бол дижитал банкны үйл ажиллагаатай холбоотой онцлог үйл ажиллагаануудыг бол бас харуулъя гэж бол зорьсон. За бид бол харилцагчдынхаа дижитал хэрэглээг дэмжих, дижитал төлбөр тооцоог урамшуулах зорилгоор олон төрлийн суглаа, буцаан олголт, купон, оноотой хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж байгаа. За энэ нэгдүгээр улиралд бол онцлог ийм лоялти хөтөлбөрүүдийг 5 хүнд ингээд танилцуулгаас харж болно. За банкны үйлчлэгийн тогтмол бол хэрэглээг урамшуулсан юм аян хөтөлбөрүүд бол явагддаг. За биг лоялти, Gen-Z лоялти гэдэг ингээд сегментээр бас сегментчилсэн хөтөлбөрүүдийг бол бид явуулж байгаа. За мөн дижитал сугаар бид бол шинэлэг бүтээгдэхүүнийг бүргэлж харилцагчтай бол бүрхээр зорж байгаа. За энэ үйлчлэгээнүүдээс ингээд дуртад онцлог бүтээгдэхүүнүүдийг бол дуртах юм бол энэ UnionPay, Splendor Plus Virtual гэсэн энэ зээлийн картыг SocialPay аппликейшн, SocialPay-гээс бол хормын дотор бол авах боломжтой болж байгаа. Энэ 10 сая хүртэлх энэ зээлийн эрхтэй юм карт байгаа. За энэ зээлийн эрхтэй картын маань онцлог гэх юм бол жилд 6 удаа олон улсын эсэх бодлын лаунжуудаар бол өнгөрүүлжүүлэх мөн хятад улсад хийж байгаа гүйлгээ бүрдээ 1-5% буцаан олголт авах юм боломжтой. Ийм картыг бол та бүхэн бас ашиглах боломжтой байгаа. За мөн бол Smart банкн дээр миний хүүхэд гэсэн үйлчлэгийг бол бид нар нэмсэн. За энэ нь бол зэрэг эцэгчүүд хүүхдийнхээ данс, карт, интернет банк, хадгаламж гэдэг нэг санхүүгийн бүхий л юм хэрэгцээг хангаж эцэгчүүд нөөцөө ингээд удирдах явах боломжтой. За Amex картын хувьд бас мөн бидэнд төгрөг валютын холсон юм карттай. За ингээд гадшаа явах болоход зээлийн эрхээ нэмтүүлэх юм шаардлага бол бидэнд бас заримдаа үүсдэг. Энэ тохиолдолд төгрөгийнхөө эрхийг валют руу хөрвүүлэх байдлаар бол ийм ашиглах юм боломжтой болж байгаа. За мөн зээлийн эрхээ хүүхдүүдтэйгээ хувааж ашиглах MNT limits to USD and vice versa. And also we're providing the family package options for the card users as well. As for the main financial results, we can see on this slide. Бидний бол санхүүгийн мэдээллүүд маань вебсайтн дээр бол тавигдсан байгаа. Та бүхэн бас урьдчилан харчихсан байгаа. За нийт хөрөнгийн хувьд бол нийт актив хөрөнгө маань 15.4 ихнэж төгрөгтэй бол гарсан. За энэ оны өмнөх оны эцсийн түвшинд бол гарсан байгаа. За нийт зах зээлд эзлэх хувийн жингийн хувьд бол бид
22% эзэлж байгаа. За ер нь бол нийт хөрөнгөний хэмжээгээр зах зээл системийн нийт хөрөнгө бол урсан байсан. За энэтэй холбоотойгоо бидний маркет шир маань баг зэрэг өсөж 22% бол хүрсэн. За нийт зээлийн хувьд бол 2.9%-аар бол өссөн байгаа. За энэ өсөлтийн талаар бол ямар зээл төрсний дараагийн слайдууд дээр дэлгэрэнгүй танилцуулъя. За нийт зээлийн маркет шир бол 20% хүрсэн байгаа. За харилцах хадгаламжийн хувьд бол ер нь доктортой 9.3 их найз төвөгт хэвээрээ бол байна. За цэвэр ашигын хувьд бол 117 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан. За энэ бол өмнөх хөллөлтөөс 36%-аар бол өссөн энэ зөрчилтэй байгаа. За энэ хэмжээгээр бол өөрийн хөрөнгө өсөж 9.2%-аар бол өссөн. За дундаж өөрийн хөрөнгийн өгөөж маань 35.4%-тэй эдгээр үйлрлийн байдлаар бол гарлаа. За 2.9% нийт зээлийн бүтэц бүрэлдэхүүнийг энэ слайднаас бол харна. За мөн зээлийн чанарыг бол та бүхэн эндээс харж байна. За юу эхлээд бол зээлийн бүтцийн талаар бол авч үзье. За нийт зээлийн маань 53% нь бизнесийн зээл, 47% нь бол хэрэглээ болон орон сууцны буюу иргэдэд олгосон зээл байгаа. Ер нь бол ийм маш иргэд болон бизнесийн ийм гамшигтай бүтцийг бол бид нар бол бүрдүүлээд байна гэж үзэж байгаа. За энэ маань бол бидний эрсдлийн удирдлагын бодлоготой бол нэгт уялдаа холбоотой ингэж гарч байгаа бүтц байгаа. За зээл бизнесийн зээлийн хувьд бол 2.2 хуваараа бол өсөж 4 их найт төгрөгт бол хүрсэн байгаа. За энэ дотроо бол корпорат болон жижиг дунд байгууллагын зээлүүдийг бол та бүхэн тусад нь бол ингээд харж байна. За өөрөөр юм бол том байгууллагуудын зээл маань 74 тэрбум төгрөгөөр бол өссөн байна. Жижиг дунд байгууллагын зээл маань бас мөн 12 тэрбум төгрөг орчмоор бол өссөн юм үзүүлэлттэй байна. За хэрэглээний зээлийн хувьд бол 3.1%-аар бол өссөн. За энэ өсөлт маань бол бас хэрэглээг сая ярьсан олон улсын Монгол улсын бас иргэдийн хэрэглээг бол дэмжсэн ийм зээлүүд байна. За тэгэхээр зээлийн чанарын хувьд хэрэглээний зээлийн хувьд 1.6% байсан бол 2.1% болж бол өссөн байна. За энэ дээр бол бид хариултуудыг хэлнэ. За орон сууцны зээлийн хувьд бол 4.7%-аар бол өссөн. За энэ дотроо бол бүтцийг аваад үзэх юм бол 70% нь бол банкны өөрийн гаргасан өөрийн үүсвэрийн зээлүүддэг, 30% нь бол гин зээлүүддэг байгаа. За нэгдүгээр үйлрэлд бол банкоос 50 гаруй тэрбум төгрөгийн зээлийг бол гэд зарсан. Энэ гэсэн бидний бол зээлийн багц бол 435 тэрбум төгрөгийн багцтай байна. За зээлийн чанарын хувьд бол 0.9%-аас 0.8% болж сайжирсан ийм үзүүлэлттэй байна. За нийт зээлийн хувьд бол чанаргүй зээлийн харьцаа 3.1%-тай байгаа. За нийт чанаргүй зээлийн байгуулсан сангийн хувьд бол хангалттай хэмжээний сантай буюу 8.2%-аар илүү ийм сан байгуулсан ийм байдалтай байна. За дараагийн хэсэгт бол нийт зарим харьцаа үзүүлэлтүүд болон харьцаа хадгаламжийн өсөлтийн талаар бол гарсан байгаа. За нийт харьцаа хадгаламжийн бол 9.3 их найт төгрөгт бол ерөнхийдөө хിവэр байна. За нийт харьцаа хадгаламжийн бол 43%-ийг нь харьцах хэлбэрээр 57% нь бол хадгаламж хэлбэрээр бол барьж байна. За өсөлтийн хувьд бол харьцаа хадгаламжийг аваад үзэх юм бол харьцах маань 8.2%-аар бол буурсан байна. За хадгаламж 7% өсөлттэй байна гэсэн юм үгтэй гарсан. За ингээ харилцагчдын бэлэн мөнгө шаардлагаар бэлэн мөнгө өнгөчүүлэхдээ энэ төлбөр төгөн гүйцэтгэх чадвар маань хэр байна вэ гэдгийг бол дараагийн слайднаас харагдаж байна. Энэ маань Монгол анхны шаардлага 25% буюу түүнээс дээш байдаг. Энэ маань 34%-тэй шаардлагыг хангасан энэ түвшинд байна. За LDR харьцаа буюу банкны нийт харилцагчдын үүсвэрийн хэдэн хувийг нь зээлээр хэлбэрээр олгосон байна вэ гэдгийг бол энэ дараагийн харьцаа харуулж байна. Энэ 82.3%-тай буюу бид бол нөхөсний ашиглалт бол сайн байна гэдгийг харуулсан. Өмнөх жилүүдээс өссөн ийм үзүүлэлттэй байна. Энэ маань бидний ашигт ажиллагаанд
ирнэл үзүүлж байгаа. За зардал орлогын харьцаа маань 30.3% буюу харьцангуй бага түвшинд дундаж активын өгөөж маань 3% гэсэн ийм үзэгдэлтэй гарсан байна. За дараагийн хэсэгт бол Монгол анхны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хэсгийг бол харуулсан байгаа. За өөрийн өрөнгөө хүрэлцээ үзүүлэлт маань 15.4% болж өгөө сайжирсан. За энэ маань бол ашигын өсөлтөөр бол тайлбарлагдаж сайжирсан үзүүлэлттэй байна. За гадаад валютын эрсдлийн харьцаа ер нь бол урт позицтэй байна. Бид нар ханш ингээд өсч байгаа үед бол банк урт позицаар бол зохицуулж ханшийн эрсдлээс бол хамгаалдаг байгаа. За нийт валютын хувьд бол 13.7%, нэгж валютын хувьд 5.8%-тай байна. За энэ нь бол Монгол банкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдээс бол харьцангуй бага маш сайн үзүүлэлттэй байгаа төр зураг бол харагдаж байна. За зээлийн төвлөрлийн харьцаа болон холбоотой эд хэдийн зээлийн харьцаанууд бүгд бол Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн түвшинд бол буюу нэлээд бас харьцангуй бага түвшинд байгаа. Тэг бол эндээс тавхан харж байгаа хаа. За өнөөдөр бид нар нэг хувьцаанд онод нь ногдол ашиггаа бол тараасан байгаа. За банк нийт ашигынхаа зүгээр ашиг 2024 оныхаа ашигынхаа 20%-ийг буюу 81 тэрбум төгрөгийн ногдол ашигыг бол хуваарлсан. За өнөөдөр үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төгөөр дамжуулж ногдол ашигын хуваарлалтаа эзэмших нартай олвол гэж насанд нь олшилжүүлсэн байгаа. За дараагийн слайдн дээр бол 2025 онд онцлог бас юм шагналууд бол банк авсан байна. За энэ талаар бол мэдээлэл өгье. За тэгэхээр голланд банкны энэ төв офис маань Америкийн нэгдсэн улсын ногоон барилгын зөвлөлөөс олгогддог нэр хүнд бүхий LEED OEM стандартын Gold түвшний гэрчлэгийг бол авсан. За энэ гэрчлэгийг бол барилгын ашиглалт болоод өдөр тутмын менежмент нь бол байгаль орчинд үзүүлэх сөрөмлөг бууруулсан, эрчим хүчний үр ашгийг бол нэмэгдүүлж, усны зохистой хэрэглээг бол хангасан байна. Дэвшилэлт технологиг бол байгаль дэвтэх технологиг бол нэвтрүүлсэн гэсэн ийм үзүүлэлтүүдээр бол олгогдсон ийм гэрчлэгээ байгаа. За ингээд энэ гэрчлэгийг Монгол улсаас авсан 3 дахь ийм банкар бол бүртгэгдсэн. 3 дахь байгууллагаар бол бүртгэгдсэн ийм байшин байна. За мөн 2024 онд бидний олон улсын зах зээл дээр гаргасан амжилтаар гарсан бондыг маань үнэлж энэ International Finance Review Asia сэтгүүлээс бол жилбэр Азийн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн тийм хөрөнгө оруулалт санхүүгийн хэлслүүдэд олгодог Frontier Market Deal гэсэн шагналаар бол шагнагдсан. За тэгснээр бол голланд банк бол олон улсын томоохон банкудтай бол энэ зэрэг түвшинд хүрсэн гэдгийг харуулсан. За мөн банк харилцагчийн үйлчлэгээнд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх ийм төслийг амжилттай хэрэгжүүлж төлөвлөлт дуслаа. За чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001 2015 стандартыг бол FNOR групп. За мөн үйлчлэгээний төгөлтөршил гээд ISO 23592 2021 стандартыг бол Monset компаниар баталгаажуулж гэрчлэгээ гаргаж авлаа. За тэгээд эдгээр стандартуудыг бол нэвтрүүлснээр голланд банк харилцагчдынхаа итгэлийг бичлүүлж харилцагчийн үйлчлэгийг олон улсын түвшинд нэвтрүүлэхээр ингээд ажиллаж ярьж байна. За ийм бол үр дүнтэй ажиллаа. За одоо миний танилцуулах хэсэг маань үндсэндээ дууссан байна. За танилцуулга тавьсан мөнхтэй захиралтай баярлалаа. За шинжээч нараас маань асуултууд ирсэн байна. За ахиа сануулхад болонгууд лайв үзэж байгаа үзэгчд маань болонгууд бас комент хэсгээр нь асуулт асуух боломжтой. За ирсэн асуултуудыг эхнээс нь асуугаад явъя гэж бодож байна. За 2025 оны санхүүгийн төлөвлөгөө ямар байгаа вэ? Ашигт ажиллагаа хэд орчим гарахаар төлөвлөсөн бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр бол ер нь банкны төлөвлөлтийн процесс бол бид нар хэд хэдэн сценариудыг бол төлөвлөдөг байгаа. За эдийн засгийн нөхцөл байдал ямар болох вэ? Сайн дунд мөнгөчлөнтэй сценариуд дээр бид нар нэлээд нарийн төлөвлөлтүүдийг хийдэг. За энийг маань төлөвлөлт удирдах зөвлөлөөс бол нэлээд нарийн үзэж байгаад бол баталдаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо
Он гарснаас хойш эхний улирал гэхэд л эдийн засгийн нөхцөл байдал нэлээд өөрчлөлттэй олон улсын болон гадаад дотоод болон гадаадтай аль аль түвшиндээ бол нэлийн онцлог мэдээнүүдтэй ийм улирал өнгөрч ийн л да. Тэгэхээр зэрэг бидний сценариуд ч гэсэндээ одоо барьж байгаа сценариудын маань түвшинд бол ерөнхийдөө байна. Тэгэхээр ер нь бидний гол зорилго бол 2025 онд 2024 оныхаа ашгийг хэмжээнд бол ажиллах ийм гол зорилготой. За тэгэхээр одоо энэ нөхцөл байдал гадаад дотоодын өөрчлөлт эдийн засгийн нөхцөл байдлууд маань бол биднэрт нөлөөлөх нь бол ер нь бол тодорхой. Ер нь бол нөлөөлнө. Тэгэхээр бидний сценариудын түвшинд бол байна гэж бол харж байгаа. За ер нь бол 200-аас 400 тэрбум төгрөг байх төгрөгийн хооронд бол бидний сценариуд бол хийгдсэн байгаа. За тэгээд болол ер нь 2025 онд бид нар SME бизнесийн зээлүүд рүүгээ бол илүү төлхөө бол ажиллана. За тэгээд эмэгтэй залуу бизнес эрхлэгчдийг дэмжих гэсэн юм зорилтод ногоон зээл хэмжин зорилтод ийм бизнесийн сегментүүд рүүгээ бол төлөвлөж ажиллана. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор хэрэглээний зээлийн импэл өссөн харагдаж байна. Эрсдлийг ер нь яаж удирдах байгаа вэ? Цаашид одоо энэ импелийн өсөлтийн нөлөө нь ер нь одоо банкны үйл ажиллагаанд ямар хөө байдлаар нөлөөлөхөр байгаа вэ гэсэн асуулт байна. За 2024 онд бол банк нэлээд зээлийн тэлэлт бол хийсэн тий 54 орчим хувиар бол зээлийн багцаа бол өсгсөн. За тэгэхээр зээлийн багц өсөх нь бол өсөх нь мэдээж дараа онуудтай бол мэдээж эрсдлийг бол дагуулна гэдэг бүгдээрээ л мэдж байгаа. За тэгээд үүний дотор нийт энэ зээлийн өслийн дотор бол 76% нь бол бидний хэрэглээний зээлийн өсөлт бол 76% бол өссөн байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ тэлэлтийг бол нэлээд хийсэн. За энэ тэлэлтийг бол хийх хаан зэрэгцээ бид нар зээлийн эрсдлийн тогтолцоо за тэгээд зээлийн эрен төлөлт энэ дээр анхаарахын тулд зээл цуглуулалтын газрыг бол бид нар 2024 онд байгуулж байгаа. Тэгээд энэ зээлийн тэлтүүдээ бол хийсэн. За энэ газар маань бол зээлийн төлөгдөхгүй байх магадлалтай болсон анхны үеэс эхлээл тэгээд иргэн сануулгаас эхлээд зээлийн эргэнтэлүүлэх хүртэл юм үйл ажиллагаа бүлд нь хэрэгцдэг. За энэний зэрэгцээ бол эрсдлийн тогтолцоо бол тасралтгүй ингээд сүүлийн жилүүд сайжруулад ингээд эрсдлийн бас бодлого маань бол зэрэгтэж бол хяналт шалгалтууд бол явагддаг, мониторинг маань хийгддэг. Тэгэхээр зэрэг хэрэглээний зээлийн чанаргууд бол сая бол 2.1%-тай 1.5-аас 2.1%-тай болж өссөн мэт. Тэгээ энэ маань бол бидний энэ сценариуд гаргасан энэ сценариудын маань хүрээнд байгаа бидний удирдах чадахгүй зэм хэвийн түвшинд бол доогоор бол явж байгаа. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор 2024 онд болгоо банк ер нь өртгөө боруулаад за тэгээ гадаад зах зээлээс ерөнхийдөө нэлээд их усүр татаж ажилласан. Тэгэхээр 2024 онд энэ чиглэлээр ер нь ямар төлөвлөсөн ажлууд байгаа вэ? Гаднаас ер нь их усүр татах дээр ер нь өргөжлүүлж ажиллах уу гэж хариулсан байна. Асуусан байна. Тэгэхээр 2024 онд бол бид нар нэлийн эрчимтэй бол ажилласан. Тэгэхээр энэ бидний 2025 оны бас нэг тавьж байгаа гол зорилго маань энэ эрчимчлэлтэй бол бид нар үргэлжлүүлнэ гэсэн буюу гадаад зах зээл дээр бид нар бол өөрөнгөсөн байр сууриа хадгалах тий энийг бол томхон алхмууд бол үргэлжлэнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй бол бид нар явж исэн. За тэгээд эдийн засгийн нөхцөл байдал маань бол нэлээд өөрчлөгдлөө. За тэгээд оны эцэст бол бидний бас swap-ын зардал маань өссөн. За мөн Монгол анхны бодлогын хувь бол 2% өслөө. За мөн олон улс тарьсан Трампын тарифтай холбоотойгоор гадаадын зах зээл дээр бол нэлээд таагүй нөхцөл байдлууд бол бий болоод байна. Ер нь бол бид нар энэ нөхцөл байдлуудаас үүдээд бол жоохон төлөвлөгөөгөө олдвор хойшлуулад ингээд эдийн засгийн нөхцөл байдлыг ажиллах ийм төлөв байдалтай бол бас байгаа. Бидэрт бол бас ийм төлөвлөгөөнүүд бол байсан байгаа. Тэгээ тэрийг бол бид нэр бас эдийн засгийн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж байгаа. Шийдвэрүүдээ гаргаад ингээд ажиллана гэсэн ийм бодолтой байгаа. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор нэгдүгээр үйлчлэлийн тайлангаас харахад чанаргүй зээл өссөн мөртлөө нийт сангийн дунд буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ яагаад ингэж гарсан бэ гэж асуусан байна.
За чанаргүй зээл өссөн мөртлөө сангийн дунд буурсан байна гэж байгаа тийм. За тэгэхээр хугацаа хэтрэлт өндөр хугацаа хэтэрсэн өндөр тийм сантай энэ зээлүүд маань нэгдүгээр үйлрэл нэлээд сайн төлөгдсөн. За тэр утгаараа бол сангийн дүн нь бол хүрсэн байгаа. За ингээд сан нь бол хүрсэн. За харин NPL нь өссөн шалтгаан бид нар мэдээж 2025 онд зээлэнд хэлбэлсэн байгаа. Тэгэхээр энэ NPL маань өсгөн нь бол бид нар тодорхой байсан. Энэ хэмжээгээр бидний бас ингээд хамгаалж ирсэн хэмжээнд бол өсөж байгаа гэж бол бид нар үзэж байгаа. За тэгээд бидний эрсдлийн бодлоо, за удирдлагын хүрээнд бол энэ бол бидний ялтанд бол байгаа. Бол нэг бас ингээд төлөвлөгөөнийхөө хүнд оруулаад үүсэн ингээд өснө. Энэ өс байдал бий болно гэдгийг бол үзлээд бас хамгаалж ирсэн байгаа. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор за голлон банкны хувьд хувьцаа эзэмшдийнхаа хурлаар зарласан хувьцааны тоо ширхэг ерөнхийдөө нэмэгдүүлсэн. За 900 сая байсныг болонгууд 1 тэрбум 150 ширхэг болгож нэмэгдүүлсэн. За тэнгууд энэ шийдвэрийг ер нь банк 2025 онд нэмэлт хувьцаа гарах гэж байна гэж ерөнхийдөө олон нийтэд ойлгоод байна. Энэ нь зөв үү? Тэгээд хувьцаагаа тэргүй ээлжинд худалдаа авах эрхийг яагаад хэрэгжүүлэхгүй гэж хувьцаа эзэмшигчдийн хурал одоо тогтоол дээр оруулсан бэ гэсэн асуулт байна. Ямарсан 900 сая ширхэг хувьцааг 250 саяар бол нэмэх болсон шалтгаан гэх юм бол энэ бол зарласан хувьцааныхаа тоог бол бид нар нэмэгдүүлээд байгаа тийм. Тэгээд банкны ер нь бол дунд хугацааны төлөвлөгөө бол олон улсын зээл дээр бол хувьцаа гаргах ийм бол төлөвлөгөөтэй. Тэгэхээр зэрэг энэ төлөвлөгөө маань төлөвлөгөөгөө бодвол бид нар хэрэгжүүлэх тохиолдолд шийдвэрүүд маань ер нь шүүр шийдвэрүүд маань бэлэн байх үүднээс бид нар энэ удаагийн ээлжид хурлаа бид нар энэ шүүрлээ бол авъя гэж бол шийдсэн учраас энэ үгээр бол авсан. За тэгээд зарласан хувьцаагаа нэмэгдүүлсэн ч гэсэн бидний бол нэмж гаргах хувьцаа ийм найрчилсан шийдвэр бол одоогоор гараагүй. Тэгэхээр 2025 онд бол бид нар эднээс нөхцөл байдлаа бол харж үзэж байна. Шууд бол бид нар гаргана гэсэн шийдвэр бол одоогоор гараагүй. Гэтэ бид нар бол эдийн засгийн таатай нөхцөл байдал бий болсон тохиолдолд энийг хэрэгжүүлэхэд ямар ч хэсэн шийдвэр бэлэн байх шаардлагатай байгаа учраас энэ хурлаар бол танилцуулж шийдвэрийг бол авсан байгаа. За дараагийнхаа асуулт нь юу байлаа? Хувьцааг тэргүй ээлжинд худалдаа авах эрхийг яагаад хэрэгжүүлэхгүй гэж хувьцаа эзэмшигчдийн хурал энэ тогтоол дээр оруулсан бэ гэж асуусан. За тэгэхээр зэрэг банк нөгөө нэг өөрийн төвлөрлийг бууруулах юм уу шаттай арга хэмжээнүүдийг ингээд бас авч хэрэгжүүлж байгаа. За тэгээд ер нь олон улсын зах зээл дээр ингээд гарахад олон нийтийн эзэмшлийн хувь хэмжээний тодорхой юм шалгуурууд тавих юм тохиолдлууд бас байдсан байна гэдээ бид нар судалсан. Тэгэхээр бид нар бол ер нь олон улсын зах зээл дээр гарах ямар боломжууд байна гэдгээ бол судалгааны түвшинд бол явж байгаа. Тэгээд энэ түвшинд ингээд хийж явах үед олон нийтийн эзэмшиж байгаа хувь хэмжээ нь юу яадаг юм бэ ингээд хязгаарлалтай тодорхой хувьд бол хүрсэн байх хэрэгтэй гэж бол үздэг ийм зарим шалгуурууд байна л да. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд бид нар бол дотоодын зах зээл дээр ч юм уу хувьцаа гаргах ч юм уу зайлшгүй юм шаардлагууд бол бас л үүсэх ийм нөхцөл байдал бол үүснэ. Тэгэхээр тийм нөхцөл байдал бид нар үүсээд судалгаанууд хийж байгаа боломжтой болох тохиолдолд бид нар бүх хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Тэгэхээр зэрэг бүх 20,000 хувьцаа эзэмшигчтайгаа уулзч тэдрээс зөвшөөрөл авах гэдэг бол маш хугацаа шаардсан ийм ажил. Тэгэхээр зэрэг бид нар энэ хурлаараа бас энэ эрхээсээ бол татгалзаад ингээд дараагийн процесс явуулах ийм боломжийг бүртгүүлээ ялгсан ийм зорилготой. За тэгээд хотын зах зээл дээр хувьцаа нэмж гаргах тохиолдолд тэр шаардлагатай шийдвэрүүдийг нь бол ингээд авсан ийм бэлэн байдалд байх. Тэгээд тэргүй хэлсэн ингээд татгалзуулсан бол шалтгаан нь бол нэмэлт процесс хэмж байгаа.
ийм л бол үйл ажиллагаа гэсэн байгаа. За ойлголоо. Баярлалаа. Нэмж хувьцаа гарах тохиолдолд ерөнхийдөө нэмж гарах хувьцааны үн хэд байх вэ гэсэн асуулт ирсэн байна. Нэмж хувьцаа гаргах гэсэн шийдвэр гаргана гэдэг маань бид нар бизнесийн үнэлгээ, банкынхаа бүхэл үнэлгээнүүдийг бүх шаардлагатай зүйлүүдийг хийн. Тэр үед бид нар хувьцааны үнэлгээ юм болоо гэсэн зүйлүүд бол ярих бах. Одоо бол бид нар тэд гаргана, мэд гаргана гэдгийг одоо бол хэлэх ямар ч боломж байхгүй. За ойлголоо. За одоо дараагийн асуулт нь болохоор яг энэ 2024 онд тараасан ногдол ашигтай холбоотой асуулт байна. За ерөнхийдөө нөгөө олон нийтээр болонгууд одоо хүлээлт тэгээд айгу ногдол ашигын өгөөж өндөр байна гэсэн ерөнхийдөө хүлээлт үүссэн байсан. За тэгээд энэтэй холбоотой асуулт ах шиг байна. За хувьцааны танилцуулга нь одоо хувьцаа эзэмшигчдийн тузын дарын гарын үсгтийн танилцуулга явж исэн. Танилцуулгандаа болохоор 2 дахь жилдээ 40%, 3 дахь жилдээ ногдол ашигынхаа 50%-ийг ногдол ашиг болно тараана гэж байсан. За тэгээд энэ яагаад одоо энэ амлалтын дагуу яваагүй гэсэн асуулт ирсэн байна. За тэгэхээр бидний IPO хийх үеийн төсөөлөл нийт санал болгож явах үедээ бид нар төсөөллүүдийг хийсэн. За тэр төсөөллүүдийг одоогийн нөхцөл байдал, одоогийн бидний савн гүйцэтгэлтэй харьцуулаад бол үзэх юм бол нийт бидний хөрөнгө гэхэд л 50 гаруй хувиар, нийт зээл гэхэд л 56 хувиар бол ингээ өсчихсөн байгаа. Тэгээ энэ өсөлтөө дагаад бидний ашигын хэмжээ бол өссөн байгаа тийм. Тэгэхээр бид нар яг проспектус дээр бол 2024 онд 156 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана. За энэнийхээ 40%-ийг олголоо гэхэд бид нар 62 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно. Энэ нь бол нэгж хувьцаанд 77 төгрөгийг олгоно гэсэн ийм бид нар бол амлалт өгчээсэн. За нэгж хувьцаанд 77 төгрөг. Гэтэл бид нар бол бизнесийн нэлийн өргөжүүлэлт хэлэх юм боломжоо бол бид нар ашиглаад нийт зээлээ бол нэлийн тэлж ашигын өсөлтөө бол нэлийн сайн өсгөөд 407 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. За 418 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. За тэгэхээр эндээсээ ингээ бодглохлоор бид нар нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг болсон гэдэг маань даруй бидний амлаж ирснээс 30% өсөлттэй ийм ногдол ашигын нийт хувьцаанд ногдох ногдол ашиг болгосон байгаа юм. Тэгэхээр зэрэг яг 50%, яг 40% гэдэгтээ бол баригдахаас илүү бид нар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад илүү тэлэх бодлого явуулж хувьцаа эзэмшигчдийнхаа үр өгөөжийг сайжруулад тэгснээр нийт хувьцаанд олох ногдол ашигаа өндөр өгье буюу амснаас өндөр өгье гэсэн бодлогыг баримтласны үндсэн дээр бид нар бол 30% өндөр амснаас 30% өндөр юм ногдол ашиг өгсөн гэсэн ийм олгоё гэсэн ийм шийдвэрийг манайд заслах гэсэн байгаа юм. За ойлголоо, баярлалаа. За энэ нөгөө нэг нэмэлт хувьцаа гарахтаа бас дахиад асуулт ирсэн байна. За ерөнхийдөө нэмэлт хувьцаа гарах тохиолдолд одоогийн зах зээл дээр байгаа ерөнхийдөө ханш болонгууд анх IPO хийжсэн ханшаас болонгууд 22%-аар ингээд суларсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр одоо нэмэлт хувьцаа гарах тохиолдолд ерөнхийдөө энэ анх IPO-д орж исэн болон ер нь ханшийн өсөлттэй байх үе дээр одоо хөрөнгө оруулалт хийсэн жижиг хувьцаа эзэмшигч нарын хувьд одоо алдагдaltaй байх нөхцөл байдал үүсэж байгаа юм биш үү гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө ямар байр суурьтай байна вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр банк одоо энэ бидний банкны IPO хийх болсон шалтгаан гэвэл банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу бид нар бол Z компани болох. За тэгээд хувьцаа эзэмшигчийн хувийг 20% хүртэл бууруулах юм бол шаардлага банкнд явж байгаа. Тэгэхээр 20% хүртэл бууруулна гэдэг бол бүгдийн ойлгомжтой. Яаж бууруулах вэ? Бид нар нэмэлт хөрөнгө бол татаж 20% өсгөн. Тэгээ одоогийнхоо байгаа
төвшөндөө буюу бидний одоо байгаа өөрийн хөрөнгийнхөө төвшөнд байгаа тэр ширүүдийг хооронд нь хувьцаа эзэмшигчд хоорондоо ингээд шилжүүлэх байдлаар ч юм уу ингээд нийцээр санал болгох байдлаар ингээд гарах нь банкнд бол үр ашигтай биш байхгүй. Тэгэхээр зэрэг бид болохоор өөрийн хөрөнгөө илүү нэмж тэгээд бизнесээ тэлэх байдлаар тэлэх боломжийг олвол ирж хайж явна. Энэ тохиолдолд бол анхнаасаа бидний энэ хуулийн шаардлагын дагуу хийж байгаа энэ үйлдэлүүд маань нэмж хувьцаа гаргана гэдэг нь одоогийн хувьцаа эзэмшигчид далиудд болно гэдэг нь бол угсаал анхнаасаа бол тайлбарчтай зүйл гэж бол харагдаж байгаа. Мэдээж хувьцаа эзэмшигчдэд жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд бол далиудд болж бол уурна. Уурах нь бол нэлийн хувьд бол мэдээж өмчтэй шинээр хувьцаа гаргаж байгаа тохиолдолд бол энэ хас аргагүй. Гэхдээ бид нар шинэ хуучин хувьцаа эзэмшигчтэй бол ямар шаардлагаар нэмэлт хувьцаа гаргавал ямар тохиолдолд шаардлагуудыг бий болгох хангах уу гэхмэчлэн энэ бол дараагийн ингээд ярилцах асуудал. Тэгэхээр энэ бол хурц үлдэх гэдэг зүйл бол далиуд хувьцаа бол далиудд болох гэдэг зүйл бол анхнаасаа бүгдээр бол мэдчихсэн шүү зүйлээ гэж бол энэ хувьд бол харагдаж байна л да. За ойлголоо байдлаа. Харин ханш 22% суларна гэдгийг бол анх авсан ханш 22% суларна гэж бол асуугдсан тий. Энэ 22% суларна гэдэг бол бас тийм батад оцсон үгүй юу. Бид нар бол олон улсын зах зээл дээр ханш бол энэ хувьцааныхаа хүрэх чадварыг бол сайжруулж бас ингээд хувьцааныхаа үнийг бол өсгөх тийм бодлогын хүрээнд бид нар олон улсын зах зээл дээр гаргах нэмэлт шинээр хувьцаа гаргах гэдэг. Тэгээд хувьцаа эзэмшигчдийнхаа өргөнөлтийн өгөөжийг бол дэвшлүүлэх гэсэн ийм бодлогын хүрээнд хийж байгаа. Тэгэхээр зэрэг бас энэ бол яг сулрна гэсэн зүйл байсан. Бас эдийн засгийн бидний тавьж байгаа интеншн энэ хоёроос жоохон зөрчилтэй мэдэл гэсэн байцтай юм да. За ойлголоо. За ер нь бол яг таны танилцуулгаас ч гэсэн яжсан дараагийн асуулт болохоор яг эдийн засгийн өсөлтийн сармагч байна. За тэгээ макро орчны төлөвийг харах юм бол өнгөрсөн онтой харьцуулах хамаагүй одоо муу зурагтай байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд ер нь 2024 оны эцэст таамаглаж байсан ашигт ажиллагааны төлөвлөгөөнд одоогийн нөхцөл байдалд ер нь хүрэх боломжтой гэж харж байгаа юу? За тэгээ системийн эрсдэл ер нь хэр нэмэгдэж байгаа гэж харж байна вэ? Тэгээ банкуд ер нь богино олон дунд хугацаанд одоо энэ макро орчны нөлөөлөл нь ямар нөлөө үзүүлэхээр байна вэ? Яг шууд нөлөө нь ямар байх байна вэ гэсэн асуулт байна. За эдийн засгийн нөхцөл байдал бол сарж байна гэдгийг бол бүгд бидэнд бол ойлгомжтой байна. Тэгэхээр бидний түрүүн ярьсантэй төлөвлөгөөгөө хийхдээ энэ болцшгүй ямар нөхцөл байдлууд бий болж болцшгүй гэдэг сценариудыг бол гаргаж хийдэг байгаа. Тэгэхээр бидний одоогийн төвшөнд бол бидээж бүх банкуд бүхэл компаниудын бүхэл үйл ажиллагаанд бол төлөвлөгөөнд нь бол тодорхой хэмжээний бүгд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ одоогийн бидний таамаглаж исэн энэ төвшөнд бол бид нар төвшөнд бол одоогийн өөрчлөлтүүд бол бас байгаа. Гэхдээ бас сүүл гаргасж байгаа энэ шийдвэрүүд бол бидний төлөвлөгөөний өөрчлөлтүүдэд бол нэлийн бас өөрчлөлтүүдийг бол оруулна. Тэгээд ер нь бол модуль зураг маань бидний төлөвлөгөөнд бол нөлөөлнө. Бидний таамагласан төвшөнд бол байх болов гэсэн одоогийн төсөөл бол байна. За дараагийн энэ чинь нэлийн хэдэн асуулт нэдэр асууж шүү гэсэн тийм. Ер нь дараагийн асуулт нь болохоор системийн эрсдэл ер нь хэр нэмэгдэж байна гэж харж байна вэ? За тэгээд банкудад ер нь богино олон дунд хугацаанд яг ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуулт байсан. Системийн эрсдэлт хэр нэмэгдэж байна гэж харж байна вэ гэж. За энэ бол яг Монгол банк бас мөнгөний хатуу бодлого барьж байна. За тэгэхээр бид бол Монгол банкныхаа явуулж байгаа бодлогын хүрээнд бол ингээд үйл ажиллагаагаа явуулна. Монгол банк, Монгол Улсын эдийн засаг, за мөн банкуудын ч гэсэн бас үйл ажиллагааг бас эрсдлийг бас хамгаалаад ингээд явж байгаа.
Тэгэхээр эрсдлийн хувьд бол тэр макро эдийн засгийн түвшинд бол миний ярьсан зүйлдээ бас тиймч муу хувилбарлуу болов шилжихгүй болов экспортын бас үнийн бууралт байгаа ч гэсэнтэй бас засгийн газараас бол тэр орлогоо хувь хэмжээгээр өсгөх экспортын хэмжээг бол өсөх байдлаар энэ орлогоо бол анх түвшинд бас ингээд төдийлөн чармаалт бол ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг бас хаашийн өвчлөлт энэ төр бас тогтворч байгаа болов гэсэн юм хандлагатай байгаа. Гэсэн хүлээлттэй бас бид нар байна л да. Тэгэхээр зэрэг системийн эрсдэл гэж бол тийм өндөр түвшинд бол бас гайгүй болов гэсэн хүлээлттэй байна. За ойлголоо. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор одоо өмнөх earnings call дээр болонгууд ерөнхийдөө кара сайжруулахаар ажиллаж байгаа гэж байсан. За тэгэхээр нэгдүгээр үйлрлийн байдлаар ерөнхийдөө 24 оны 4-р үйлрэлтэй харьцуулахад олгон сайжирсан үзүүлэлттэй харагдаж байна. Тэгэхээр ер нь энэ жил карын зорилттой түвшин хэд байгаа вэ? За тэгээ 2025 оны эцэс гэхэд ер нь ямар хэмжээнд байрлахыг зорж байгаа вэ? За тэгээд ер нь ийм эдийн засгийн идэвхжил удааширч байгаа. За тэгээд эрсдэл зээлийн эрсдэл нэмэгдэж байгаа тохиолдолд энэ нөхцөлд карахаа зорилттой түвшнийг ер нь нэмэгдүүлэх үү гэж асуусан байна. Тэгэхээр карын хувьд бол заавал байх нийцийн шаардлага манай банкнд бол 13% байдаг. Одоо бид нар 15%тай байна. Тэгэхээр биднэрт бол бас юм зээлийн тэлт хийх боломж бол байгаа. За бидний төлөвлөгөөгөөр бол ер нь 13 дээр нэмэх нь 1 гэсэн 14% та барих юм бол төлөвлөгөөтэй юм ажиллаж байдаг байгаа. За ойлголоо, баярлалаа. За дараагийн асуулт нь нээлттэй банкуудын хувьд ер нь нэгдүгээр үйлрлийн байдлаар зээлийн багц ер нь нэлээд өндөр өсөлттэй харагдаж байна. За тэгээ цаашд ер нь энэ өсөлт хэр удаан хадгалах боломжтой гэж харж байна вэ гэсэн асуулт байна. Зээлийн өсөлт. Зээлийн өсөлт систем 5% орчим бол нэгдүгээр үйлрэл өссөн байсан. За тэгэхээр хэрлээний зээлийн хувьд бол Монгол банкнаас нэлээд ийм хязгаарлалтуудыг бол хийж байна. Зээлийн хэдтгэвийн зээлийг бас банк санхүүгийн байгууллагуудад олох зээлийг мөнгөчлөн ер нь бол энэ инфляцийг барих, энэ хашийн тогтворжуулах хүрээнд бас энэ хэмжээнүүдийг бол авч байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ зээлийн өсөлт бол бизнесийн цикл бас ингээд циклэрээ бол ингээд явагдах түвшиндээ бол бид нар зээлийнхаа дэлтүүдийг бол энэ түвшиндээ бол хийнэ гэсэн ийм байр суурьтай байгаа. Хэр удаан хадгалагдах вэ гэдэг нь өсөлт бол бас тухайн түвшинд бол байх болов гэсэн хүлээлттэй. Гэтэ бидний одоо энэ олон улсын нөхцөл байдлын шалтгаанаас бол бас Монгол улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалууд бас зэрэг өөрчлөгдөж байна л да. Тэгэхээр одоо бол бас тухайгаар бол буурсан үзүүлэлттэй байна. За энэ маань бас бидний зээлийн тэлтийн хэмжээнд бас нөлөөлнө гэж үзэж байна. За дараагийн асуулт нь болохоор за NPL ерөнхийдөө нэлээд бага байна. Гэхдээ өнгөрсөн жил болонгууд гадны их усрууд нэлээд татан төвлөрүүлсэн. За тэгээд энэ ерөнхийдөө зээлийн багцын огцон өсөлттэй ер нь одоо 2025 оны 3 болон 4-р үйлдвэрлэлд ерөнхийдөө NPL нэмэгдэх үү? Ер нь энэ тал дээр одоо ямар хүлээлттэй байгаа вэ? Зээлийн чанар ерөнхийдөө яг чанар дээр цаашдаа ямар хүлээлттэй байгаа вэ гэсэн асуулт байна. Бидний гадаадын банк санхүүгийн байгууллагуудаас татсан их үсэгдээ бид нар зээлийн тэлтэндээ бол ашигласан. За тэгээд зээлийн тэлт хийх маань бидний бас дараагийн NPL бол дараа жилүүдтэй тодорхой historically датагаар бол ер нь өсөх юм хандлагатай байдаг. За гэхдээ нөгөө талдаа бид нар бол бас энэ зээл цуглуулалтын процесс зээлийн эрсдлийн удирдлагын тогтолцоог бол сүүлийн 5 жил бол маш сайжруулсан байгаа. Тэгээд тусгайлан юм газар байгуулж бол энэ дээр ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бид нар бэлэн
байгаа. Энэ эрслийн түвшин болон ханх түвшинд ингээд ажиллах юм системийн болоод энэ болцоонууд нь бол байгаа учраас бид нар эрслийг бол биелээд төдийлөх олол нэмэгдэхгүй эсрэг бид нар хамгаалахын арга хэмжээнүүд бол авагдана тогтолцоо олдворцсон байгаа учраас бас ажиллаж байгаа. Гэхдээ зээлийн тэлтэй дагаад NPL өсдөг юм болвол историк бол байгаа. Өснө гэдэг энэ бол бидний удирдах хэмжээнд бол байна гэсэн юм томилтой. За баярлалаа. За шинжээчдээс ирсэн асуулт маань ингээд энэ хүрээд дуусчих шиг байна. За та бүхэн маань дахиад асуулт байх юм бол мэдээж оруулж болно. Тэгээ одоогийн байдлаар нэг минут дахиад нэмж асуулт орж ирэх нүггүй юу хүлээж байгаад. За тэгээд ирэхгүй бол ерөнхийдөө энэ үрээд earnings call-оо дуусгая гэж бодож байна. За тэгээд бид эдийн урилгыг хүлээж аваад нэгдүгээр улирлынхаа үйл ажиллагаа болон санхүүгийн танилцуулсан гол банкны хамт олон болон мөхтэй захиралтай баярлалаа. За тэгээд хөрөнгөний зах зээл дээр бас энэ яг улирлаар нь тогтмол давтамжтай мэдээлэл танилцуулдаг, тайлангаа тавьдаг юм сайн жишгийг тогтоож байгаад бас баярлалаа гэж хэлье. Бидний нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүн, үйл ажиллагааны үр дүн гэдэг танилцсанд сонирхсан банкыг сонирхож байгаа бүх хөрөнгө оруулагч нар болоод сонирхч талуудаа баярлалаа. За тэгээд бид нэр аяар нэгжээрээ дамжуулаад бидэнд бол банктай холбоотой болоод санал хүсэлтүүдэд бол бид нарт өгч болно. Энэ дээр бидний investornews.com гэсэн ийм хаягаар бол бидний санал хүсэлтүүдээ ингээд чөлөөтэй өгч харилцаж болно. Та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр шинээр асуулт орж ирээгүй байна. Тэгэхээр энэ хүрээд earnings call-а өндөрлүүлэе гэж бодож байна. За оролцсон бүх мэргэжлийн шинжээч нар болон за лайваар үзсэн бүх гол банкны харилцагч болон хөрөнгө оруулагч нарт баярлалаа гэж хэлье. За дараа удирлын earnings call-аар дахин уулзцгаая. Баяр таа.